Их Монгол Эрдэнэ зуурдаг замаар 6 тэмээ ачаа залхуутай алгуурхан алхана. Тэмээний нуруунд тэгнэн атсан нүсэр том ачаанд түүрцсгийж атан тэмээний хамар шуухтнан нэгэн хэвийн аажуу зөөлөн алхаагаар газрын холыг алдлан хэмжих мэд сажилах нь уудам их нутагт талгавын Монгол орны эртний үлгэр туульс биелэн яваа мэт харагдана. Энэ бол баруун хүрээний Мончгодоо зайсан гэгч хүн далай гүний хүрээний байх хазгар Түмбаяр гэгч хятад бөөснөөс Эрдэнэ зүү буулгах ачаа аваад буцаж яваа нинэжээ. Гэтэл замын дунд тохиолдсон их шанааны давааг давах үед хоёр тэмээ ядраад ачаагаа дааж ядан өөд авирах тэнхэлгүй хэвтэж орхиод босохгүй тул гайхахтай ачааг нь буулгаж орхичхоод даваад авсан хойноо тэмээнийхээ ачааг буулгаж амраах ялдамд чадал хүчтэй тэмээ авчирч ачиж аваачи хэмээн цааш явжээ. Ийхүү зүтгүүлэн байж давааг даваад цааш уруудан адаг хормойд нь буугаад ачаа хөсгөө янзалж дуусмагц хоёр сайн тэмээ хөтлөөд иргэн ирвэл харин нэг тэмээний ачаа алга болсон байжээ. Тэд гайхахын ихэр гайхаж мөрдөж үзвэл ачааны дэргэдээс ганц явган хүн баруун зүг явчихсан мөр байх тул түүнийг даган явсан байна. Нэгэн хоолой хүрээд хойш эргэж өндөр жалгын эрмэг даган явсаар нэгэн гүн ганганд тулжээ. Энэ мөр тэнд зарим газарт гулсан явсан тул сэжиглэн гангыг өнгийж үзвэл харин тэмээний ачаа болох хоёр тэм баглаастай дайламб тэр ганганы ёроолд хэвтэж байлаа. Үүнд аяны хүмүүс гайхаж ийш тийш харуул хавь ойр хүний бараа огт үзэгдэхгүй бөгөөд харин тэр баруун уулын ингэрт хэдэн ямаа хариулсан нэг хүний бараа харагдмагц арга буюу тийш очижээ. 20 орчим насны өндөр нуруутай, янхэр биетэй, өтгөн хөмсгтэй, бараан зарайтай маш сүрлэг ир байв. Түүнээс заа хүүмэн чи тэртээ ганганы ёроолоос бидэнд нэг ачаа гаргалцаад өгөхгүй юу гэсэнд тэр хүүгэн дуртай дөргөө зөвшөөрд хамт очижээ. Утсан хойно ямар амтан энд ийм юм нууж байдаг юм болоо. За яхаа би гаргаад өгч болно. Харин та хөс хүчийг нь гомдоохгүй юм байгаа үсттэй гэжээ. Тэгээд хүүгэн ганганд орж хоёр тэн ачааг шорлон мөрөн дээрээ тавиа зүтгсээр гангууд гарч ирээд давааг дөхүүлэн анх ачааг буулгасан газарт нь авчран тавьж өгөөд дув дугуй зогсжээ. Үүнд мончхтой зайсан дүүгийн алдар нэр хэн билээ? Хүүмэн чи их хүчтэй хүн юм байна да. Нутаг хошуу хэнийх вэ гэхэд миний нэр Галсан Арвжаа. Нутаг хошуу гэвэл Түшээдхан аймаг Далай гүн Алтан хуйгийн хошуу. Би хошуу хүрээн дээр цогчин дуганч хүндээ. Аж амьдрал ядуу тул энэ ачааг нуугаад эс мэдвэл шингээ харин мэдвэл нь гаргаж өгье гэж бодож суулаа хэмээн үннээ хэлжээ. Мончгодоо зайсан. За дүү минь үүнээс хойш худал хэлж хулгай хийж битгий яваарай. Чи үнэн зүгээр явбал сайн бүх болох хүн байна гэд 5 мөнгөн төгрөг гаргаж өгчээ. Ийхүү чадал тэнхээ ихтэй Галсан Арвжаа хэмээх хүний сураг чимээ энэ үеэс эхлэн тархаж эхэлж. Энэ хүн бол туйлын ядуу айлын хүү бөгөөд эцэг нь Хасцаан гэж байсан боловч бага нялх үед нь өнгөрч ихтэйгээ хоёулаа үлдээд хэдхэн ямаатай айл амтан бараад нь нүж уран дулаан цагт тарваг галж залгаж явдаг айл байжээ. Нутгийн хүмүүсийн ярьснаар Галсан Арвжаа нь тарвагны нүхийг хялбархнаар ухаж бие багтахаар боломогц дотор нь мөлгөж орж байгаад газрыг нь дээш өргөн баавгаа шиг хайдаг байсан. Гэтэл түүний нас бие өсөж нутаг хошууны наадамд барилдаж эхлээд бараг наадам бүхэндээ төрүүг авч нэр алдарт өгжээ. Түүний жинхэнэ нэр нь Шарв Жамц бөгөөд Галсан Арвжаа гэдэг бол түүний сахилын нэр ажээ. Ингэж Монголын нэг сайхан бүх байсан тухай даяар олноороо дуурсан ярьж үлдсэн зүйл маш олон билээ. Шарв Жамц 1871 онд Түшээдхан аймгийн Далай гүний хошуу өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Малчин ард Хасцааны 3 дугаар хүү болон төржээ. Түүний багад аав Хасцаанд дагуулж хошуу наадамд очоод майханд унтаж байхад нь хятад шинжээж гарыг нь барьж үзээд гартаа шүдлэн барын чадaltaй хүү байна хэмээн дүгнсэн амьдралд нотлогдож даншгийн их наадмын бүхий манлай болж чадсан байна. Их Монгол хоёр гартаа нэг шуудад авс ураад дэвж үзүүлдэг байсан гарны тэнхээний илэрхийлэл байжээ. Шарв Жамцыг Их Монгол хэмээн нэрлэсний учир бол Монгол нутгийн төв хүйс нутагт Их Монгол, Бага Монгол хоёр уулын дэргэдэх Монгол эсний Ширээд цагаан нуур хэмээх тансаг сайхан нутагт өссөн. Монгол хүний гоо сайхны бүхий шинжийг агуулсан ер бүсийн гоё ир байсан нь өрн дорны аялагч зочин гийчдийн анхаарлыг татаж Том Монгол, Их Монгол хэмээн нэрлэх болсон бөгөөд дотоод гадаадынхан Их Монгол авраг хэмээн нэрлэх болжээ. Тэрбээр 1884 онд өөрийн нутгийн хайрхан долоон сумын тайлгын наадамд анх барилдаж бүх болох гараагаа эхэлжээ. Тэр наадамд 60% бүх барилдсанаас 4 төлдөж хошуу нутгийнхаа тайж Гомбожов гэдэг даншгийн начинд өвдөг широотсон байна. Түүнээс хойш наадам мөнжлгүй барилдах болж өөрийн хошуу нутаг Эргэн тойрны их баг наадамд бүтэн 14 жил дуналгүй ямагт турулж байжээ. Нэгэн зун цагт Монголын их говьд жингийн цуваа хөвөрж аянчдын ам омголтон явж зорьсоор ирсэн худагтаа хүртэл тэмээ
унаж өгсөн байжээ. Энэ үед хэдэн хятад жинчин цөхрөнгөө бартал ноцолдоод гаргаж чадалгүй санаа алдан сууж гин. Тэдэн дээр хэсэг монгол жинчид ирсний дотор хавчигдуухан долгоотой өндөр гоолыг нуруутай богинохон шилбэтэй бадрун хөдөр залуу байв. Тэр шууд очиж Тэмээний хоёр хөлөөс татаж үзвэл хятадууд түүнийг дооглонгүй нүдээр харж чамайг наадахыгаа гаргачих бол энэ хар Тэмээнээс хойш Тэмээн ачааг бүгдийг нь өгвөө яадгаа цус гэж нэг бүдүүн хөх халзан данжаад хэлв. Мань нэрийн зөвөн хүрсэн бололтой царай нь хүрлэж нэрээ юу гэж хэлээд Тэмээний хоёр хөл дээрээс шүүрч яваад чүг хэмээн гуравтаа угзарч өгсөн Тэмээг хотгийн хашлаг модтой хамт муулт татан хаяад заасан Тэмээний бурантгийг тайлж хөтлөөд алхахад нөхд нь инээлдэн олон Тэмээг хөөглөн хөдөлсөн байна. Хятадууд толгоогоо барьцгаан байрнаасаа хөдлөхгүй бээцийн зогссоор байв. Энэ бол нөгөө л их Монгол байваа. 1908 оны даншиг буюу 10 засгийн наадамд 1032 бүх барилдахад Шарв Жамц 8 даваад намхай аврагтай үлдэж, намхай аврагыг хүчтэй дугтартал аврагын хамраас цусгоожиж, богд барилдааныг зогсоож, намхайн аминд халттай бөх байна хэмээн буулгах зэрлэг буулгаж намхай авраг төрүүлжээ. Мөн 1908 онд зохиогдсон 2 дахь даншигт буян тогт аврагтай үзүүр түрүүнд барилдаж, дээдсийн зарилгийг зөрчин аврагыг гуйдан хайжээ. Гэтэл богдын дархан бүх босоо байх ёстой хэмээн дахин барилдуулахад Шарв Жамцын шарн хөдөл нэг хайсан юм 2 хайж болох байлгүй хэмээн буян тогтхыг засуулын хамт давхар хайжээ. Тэгэхэд богдын бүхийг унгаасан ёс бус явдал болов хэмээн бай шагналыг буян тогтоход авраг цолыг Шарв Жамцад олгосноор даншигын авраг болсон байна. Түүний хойтон жил хошууны ноён Далай гүн зэрэг залгаж Шарв Жамцыг хуучин заншлаар богд хаан дөргөж богдын мөх болгосон байна. Энэ үеэс түүнийг шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, аврал итгэл оройн дээд, очир дээр богд гигантны улам нэмэх, уламжлан дуурсгах, цол нэмэх, цогт идэр, үнэндээ дэлгэрэх, үнэн хүчит, бат ирүүлт, баатар зоригт, сарвал хурц, цэцэн шудраг, онц харамгай, онц төрмгий, олноор маш гайхамшигт бат сүрт даян аврах хэмээн цолддог болсон байна. Шарв Жамц нь намхай аврагыг дугтарч хамраас нь цус гоожоход богд тэнийг Монгол бүх алхна гэж уулга алдсан гэдэг. Монгол орн тусгаар тогтнон сэргэн мандах үлзий учрал бүрдсэн 1911 оны даншиг наадамд хүч үдсэн 1032 хүчит өхөөс шавийн Шарв Жамц авраг гинтэн дарж арслан орхин төрүүлж даян аврагын болцлыг хангажээ. Монгол үндэсний бүхэн уламжлалт хамгийн том цул нь даян авраг байж. Шарв Жамц авраг Монгол төрийн их наадамд 2 удаа төрүүлж 4 удаа үзүүрлэж 7 удаа шөвгөрч орон нутгийн их баг наадамд 40 гаруй удаа тэргүүлж байсан алдарт бүх юм аа. Шарв Жамц аврагын засуул цоллогч нь Далай гүний хүрээний лам Чой сүрэн буур хэмээх нацгийн жамин нар байжээ. Тэрбээр насгүйдсэн цоо эмнэг омголон азаргаар хүчээ шалгахаар болж хажуугаар нь салхи татуулан дайрсан сайх азарганы мундаан дээрээс өрөөсөн гараараа базан зогсоож тэнхээгээ үзүүлж байжээ. 100 Балжирын дамнин гихч баян айлд буугаад гүүний зэлэн дээр хэдэн хүн эмний хязаалан үрээ барихаар хашиж байхтай тааралджээ. Гэтэл нөгөө үрээ хашаан дээгүүр харайн гарч дэрэг дүүрэн дайрахад авраг хур дэлнээс нь нэг гараараа шүүрэн аваад татахад үрээ сөхөрч байж. Мөн бас 100 даншиг наадамд мичиг гүний чулуун арслан намсрай заан зэрэг хэдэн сайн бүхтэй хамт явж байхдаа зоригт бангийн хошууны бадын бүрийн орчим аян замын хоол хүнсэн дуусаад нэгэн орой буудалжээ. Тэнд гүү барьсан хэдэн айл нь ил байхад хонь худалдан авч идийг илцээд Шарв Жамц нь би явъя хэмээн явжээ. Очвоос хэдэн гэрийн зүүн урд захын герт хүмүүс байсан тул орвол өвгөн эвгэн хоёр нэгэн цоохор нүртэй бүсгүй гурвуулаа байв. Амар мэндэ мэдэн баахан ярилцаад нэг хонь худалдан авъя. Бид хоол хүнсээ дууслаа гэсэнд өвгөн хөөмөн өнөөдөр манайх юм гаргадаггүй цээртэй өдөр юмсан гэжээ. Үүн дарга бараад Шарв Жамц гэрээс гараад морио тайлж авмагц хотлон байсан хоньны урд захар гарангууд нэгэн хар төрүүтэй эргэн хонь барьж аваад баруун гартаа мориныхоо цулбуур ташуурыг хамтдган барь зүүн гартаа хоньыг хүзүүдэн хөтөлж цааш явахдаа би энэ хоньыг авлаа. Маргааш та нарт үнийг нь өгье гэд явжээ. Энэ үед нөгөө цоохор хүүхэн шанахтай сүү барин гарч ирээд Шарв Жамц руу түргэн алхан хурч иржээ. Шарв Жамц ч түүнийг анзаарсангүй энэ хүүхэн юу хийх юм бол гэж бодсоор явж байтал нөгөө хүүхэн шууд баруун гар дээрээс нь ханцүйтэй нь давхар атгаад авч. Тэгэхээр нь гараа татаж үзсэн чинь тун чийрэг чанга барьсан бололтой. Дахин хүчтэйхэн духтраад авчээ. Үүнд гар хуруу нь өвдөд юм урагдаад явчихсан гин. Ажиглал барьж явсан цулбуур ташуур болон дээлнийх нь ханцуу цөм тэр хүүхний гарт үлджээ. Хүүхэн ч морийг нь хөтлөө ташуур ханцууг нь бариад
үг дуугүй буцаж игнэ. Шарав жамцын дээл бол хөх дааланбан дотортой шинэхэн цагаан чисчүү байсан боловч ханцвын сугаараа тас усран үлдсэн байсан гэдэг. Ингэж хөглсөөр явж майхандаа очиод учир явдлаа ярьж арай гэж олж ирсэн хоноо төхөөрөн идэж ууж байхад нөхөд нь чи имэйлтэй морь ташуур шин дээлийнхээ ханцууга дэнжин тавиад иржтэй гэлцэн тоглоом наадам хийж байжээ. Харин шарав жамцын хувьд бол тэр докторлтын үед долоовор хуруу аюулгүй болсон бөгөөд ташуурын цагалдар газар хэвтэж байсан тул дотроо их л тавгүй. Азанд муу ч юм болоо да гэж бодож байсан гэжээ. Маргааш өглөө нь тэр айлын өвгөн сүү цагаан эдээ ганцгалж ирээд хүү минь та нар манайд очил доо. Бодвол та бүхэн наадамд явж байгаа бүх улсууд үз. Манай нэг галзуу юм шиг айхтар охин байдаг юм. Тэр л тэнхээндээ эрдэн золигдож байгаа нь тэр гэж учирлан хэлээд гэртээ өрсөн гэдэг. Энэ бол их Монгол шарав жамц авраг амьд сэрүүн байхдаа өөрөө ярьсан зүйл бөгөөд ер нь шарав жамц нь даруй зөөлөн ааштай түүх хуч яриа их ярьдаг сайхан дуулдаг хүн байсан гэжээ. Их Монгол 1930-ад оноос ерөнхий сайд Чой Улсангийн урилгаар улсын их баяр наадамд олон удаа ирж төрөв бүхийн бай шагнал авч байжээ. 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор 70 настайдаа өргөдөн ирж барилдахдаа Монгол бүхийн гараад ивэ шиваг хэм авах өгөх ёс горимыг залуу бүх наадамчин олонд биеэр үзүүлжээ. Ерөнхий сайд Чой Улсан их аврагад хандан та тав давах юм байгаа үсттэй гэхэд тав давах чадлан уудсан харин тав давах нүүр бий химээгээд 3-ын даваанд молиг бүргэд химээх бат очир арслан авч давжээ. 4-ийн даваанд чимдийн мижид цаанд тахимаа өгч. Бүгд найрамдах Монгол Орд улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 44-р хурлын тогтоолд их Монгол химээх хасцаан увагтай Ахмад бүх авраг шарав жамц нь 18 наснаас эхлэн орон нутгийн аймгийн их баг наадамд барилдаж улмаар Монгол улсын их баяр наадамд 6 удаа шүгүрч 2 удаа төрүүлэн даян авраг химээх их алдар цол хүртсэн их авраг билээ. Авраг шарав жамцын гавьяаг илэрхийлэн тэмдэглэж хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагн сугаа гэсэн нь түүний үндэсний бүхийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр их амжилтаараа төрийн дэд шагнал хүртсэн анхны одон түүх болж бүхийн түүхэнд нэгэн онцлог хуудас нэмсэн ажгүй. 1951 онд болсон ардын хувьсгалын 30 жилийн ойд шарав жамц авраг 76 настай өргөдөн ирж 1024 бүх барилдахад хийн заанд зодгоо тайлан өгч хөлийн цэцгийн үүргийг насан ууд болох хүртлээр гүйцэтгэжээ.